Hi guys, past B. Эсвэл хичээл. За, past B гэдэг маань юу вэ гэхлээр to be буюу am, is, are-ийн маань өнгөрсөн цаг дээр тийм байдаг, байна биш, байсан гэсэн утгаар илэрхийлнэ гэсэн үг. За, би одоо насаа, мэргэжлээ, байгаа газраа өөрийгөө тэмдэг нэрээр тодорхойлохдоо буюу гаднах төрхөө илэрхийлэхдээ сэтгэл санааны байдал гэдэг зүйлүүд дээр тэмдэг нэрийг ашиглаж топик ашигладаг штеп. I am teacher, I am 30 years old, I am at home, I am tall гэдэг ч юм уу те. Гэхдээ одоо энэ past being болохоор зэрэг байсан гэсэн утгаар өнгөрсөн цаг дээр хэллэгдэнэ. За ерөнхийдөө am, is хоёр нь I гэдэг дээр болон he sheet дээр ордгууд нь was болоод you were, we were, they were. Угсаа хэлбэр нь I wasn't, you weren't, he wasn't, she wasn't, it wasn't, we weren't, they weren't. Үгүй байгаагүй гэсэн утгатай болно гэсэн. За асуух хэлбэр нь мэдээж I, he sheet дээр was, you, we, they there were. Were you, were they, were we гэж асууна гэсэн. За жишээ хараад хэлээ. I was a chubby girl. За би бандгаар охин байсан гэж юм тий. Одоо л биш ахна штэ. Туранхай хүүхэн. I was 20 last year. Түрүү жил би 20-тай байсан бол I am 21 this year тий. I was at home last night. Өчтөр шөнө би гэртээ байсан. I was a student 2 years ago. I was born in 1999. За оноо хэлэхдээ I born гэж хэлэхгүй I was born in гэд оноо хэлдэг. When I was a child. За энэ амар чухал шүү. When гэдэг нь хугацааг илэрхийлэхийн өмнө асуух биш зүгээр ингээд нэг өгүүлбэрт оруулж хэрэглэгддэг тийм байхад тэр үед гэсэн. За when I was a child гэдэг нь би хүүхэд байхдаа гэсэн үг те. I grew up in the US. Би Америкт өссөн. I met my husband. За би нөхөртөөгөө танилцсан. За энэ past simple маань irregular verb бэнтэй meet гэдэг үг маань met болсон байна. When I was in school. Би сургуульд байхдаа нөхөртөөгөө танилцсан. I was sick yesterday. Би өчтөр жоохон өвдсөн байсан. We were at school on Monday morning. За we эзэн би дээр болохоор were алж байна те. We, they, you дээр were ална гэж. Julia and I. Julia бит хоёр we эзэн би болохоор were best friends when we were 10. Бид хоёр 10 настай байхдаа Julia бит хоёр сайн найзууд байсан. Одоо л биш. We were. When we were little, бид нар жоохон байхдаа we went to Australia with our parents. Бид нар эцэг эхтэйгээ Австрали явсан. We were worried about you. Бид нар чамд амар санаа зовсон. Where were you? Чи хаана байсан бэ? Were гэдэг нь хаана were you? Байсан бэ, тэ? Julia and I weren't tall enough for basketball team. Julia бид хоёр саксны багт ороход хитрхи биш хангалттай өндөр байгаагүй. It was a expensive car 20 years ago. За хуучин машин байх нь шүү дээ. 20 жилийн өмнө амар үнэтэй машин байсан. Гэхдээ одоо л үгүй хуучин машин болохоор. It was my fault. За энэ миний буруу, миний алдаа байлаа гэдэг ингэж хэлдэг. I'm sorry те. It was a very good day. Өнөөдөр сайхан өдөр байлаа. My computer was very old so I bought a new one. Миний хуучин компьютер амар хуучин байсан. Тэгээд би шинийг авсан. That bike wasn't mine. I took the wrong bike from school. Тэр дуу миний дуу байгаагүй. Би сургуулаас буруу дуу авчихжээ. Take гэдэг үгний took болсон байна те өнгөрсөн цаг дээр irregular verbs. I loved this dress when it was new. I loved this dress. Би одоо dress-д амар дуртай байсан. Loved буюу өнгөрсөн цаг. Хизээ дуртай байсан. When it was new. Энийг шинэ байх үед би энэ dress-д амар хайртай байсан. That movie was good. Wanna watch it again. Гой кинолоо шүү дахиад үзмээр байна. За үгүйсгэх хэлбэр нь was not буюу wasn't. Were not буюу weren't болдог те.
За жишээ харцгаая. I was not at home. I am at home гэвэл гэртээ байна. I am not at home гэвэл би гэртээ одоо байхгүй байна. I was not at home гэвэл би гэртээ байгаагүй. Өнгөрсөн цаг дээр үг үсгэж байна. He was not a team leader. Тэр багийн лидер байгаагүй, багийн ахлагч байгаагүй. We were not close friends. We were friends. Okay? Бид хоёр найзууд байсан, but we were not close friends. Close гэдэг нь маш ойрхон, дотн гэсэн утгатай. It wasn't my fault. Энэ миний буруу байгаагүй, миний алдаа байгаагүй. They weren't my teachers. They were teachers, of course, okay. But they were not my teachers. They didn't teach at my class. Тэ? За, асуух хэлбэрийг харъя. Зүгээр жишээгээр шууд харчээ. Яагаад гэвэл past big-ийн хараа subject орох болохоор what was the sound? Саний чимээ юу байсан бэ? Өнгөрсөн цаг дээрээс what's the sound гэвэл энэ юу вэ? What was өнгөрсөн болохоор тэр чимээ юу байсан бэ гэж асууж байна. What was your boyfriend's surprise? Tell me everything. Таны найз залуугийн чинь surprise нь юу байсан бэ? Tell me everything. Амар тийм охтуудын хавж ярихтай хэлдэг зүйл те. Бүгдийг яриадаг. Детальтай яриараа. Tell me everything. Where was your seat last year? Чи түрүү жил хаана суудаг байсан бэ? Where were you? I was worried. Чи хаана байсан бэ? Би санаа зовлоо. Who was your teacher in school? Сургуульд чинь танай багш чинь хэн байсан бэ? Who was your crush? How was your day? Өдөр чинь хэр өнгөрөвдөө? Хэр байв та? How was the exam? Шалгалт хэр байв та? Why were you late? Яагаад хоцорсон? Why were you sad yesterday? Is everything okay? Өчтөр яагүй нэгтэй байсан бүх зүйл зүгээр үү гэж юм те. When was your birthday? I didn't know it. Төрсө төрчин хизээсэн бэ? Би мэдээгүй штэ. When was the last time we met? Хоёулынх нь хамгийн сүүлд хизээ уулзлаа. Which city was good? Аль хот нь гоё байсан бэ? Which scene was nice for you? Чамд аль одоо сцен гэж ярьдаг штэ. Тэр киноны хэсэг аль үзэгдэл нь гоё байсан вэ гэдэг ч юм. За ингэж асуунаа. Possessiveness буюу mine гэлдэг штэ. Хиний гэдгийг миний, тэрний, энэний гэж хэлэхдээ ямар дүрмүүдийг ашигладаг болохыг харъя. За ямар нэгэн хүний өөрийнх нь зүйл бол эзэн биеийнх нь араас дээр нь юм тасал шиг юм аваад, s аваад тэгээд эд зүйлийг нь хэлдэг. Mom's bag, my ring, Tom's car гэх жишээл. За тэгвэл болдоос car, уянгаас car гэдэг явах нь тий. За харин эзэн бие нь хүн биш ямар нэгэн зүйл байж болно шүү дээ тий. Одоо намын сангийн ном, хотын захиргааны барилга, тэг юу ч гэдэг тэрний тэр гэл одоо эзэн хүн биш ямар нэгэн object гэсэн. За тэгэх юм бол book of library. За эзний сүлд нь одоо тэр түүнд хамаарагдаж байгаа обжектыг эхэнд нь бичээд голд нь off гэж аавна гэсэн. Ministry of Education, House of the City гэх мэтчлэнгээр. За одоо хэдэл чи хөөрхөн хэдэн дүрм үзсэн байгаа болохоор иймэрхүү зүйлүүдийг орчуулж чадна гэж найдаж байна. За мэдээж орчуулгыг хэлж өгөхгүй. Өөртөө дотроо орчуулаарай. I met my friends on Saturday. We were at the cafe. The cafe was more comfortable than the library because we could talk. I did my homework yesterday. It was easy, but it wasn't easier than the homework last week. I called my mom, but she was busy. My mom is always busier than my dad. I had a very good meal at the restaurant. The food was tastier than other restaurants nearby. The service was also nice. За, иймэрхүү өгүүлбэрийг ойлгоод өөртөө бас бичиж чадчихвэл сайн байна. За, дараагийн хичээл дээр уулзъя. See you guys.